За ажил үүргээ гүйцэтгэж яваад гимсэн ч гэсэн ажиллаа хийж л байгаа эмчийн төлөөс болох бат төвшин хэмжээгээ дуудъя ангиас. Тайгаа тусаар ирж явна эндэрлүү маань. За сайн байцгаана уу? Увс аймгийн эрүүл мэндийн салбарын үеийн төлөөлөгч нар манай ахмадууд бас тэнд ирсэн байж байна. Энэ цуглаад харж байгаа иргэдэд бас байж байна. Төрийн энэ замраагүй заваан балиар шийдвэрийн золиос хэмбэ? Ард түмэн тэрний хогш нь бид нар байхгүй юу? Цалингөө. За би одоо нэг 5 минутанд базаад юм ярина гэж бодож байна. Би их гайхуулаад байгаа юм биш. Сэхэтэн гэр бүлд өсч хүмүүжсэн. Би 3 дахь үеийнхэн эмч. Би энэ цагаан халаа дээр бахархдаг. Ийм сайхан миний өвөө элен зөвөө тийм ээ миний ээж долгор сүрэн гэж хэн байгаа. Одоо энэ 70 80 оныхан бол бүгдээрээ миний ээжийн гараар энэ цагаан байшингийн хүүхдийн сэхэтэн тасагт хөл нүцгэн. Миний ээж Увс аймгийн ард түмний төлөө энэ цагаан байшин дотор энэ Увс аймгийн хонхор дотор бүх хүүхдийг үзэж эмчилж эрүүлжиж одоо 75 настай эрүүл сарвал хэдэн хүүхдтэйгээ байж байгаа юм сайхан бүрэл байдаг. Дараачих нь би. Миний дараачих нь миний охин одоо аш улсын хүүхдийн эмчээ ингээд эмээгийнхаа үйл ажиллагааг удмыг нь өргөжүүлээд ингээд сэтгэл зүйн хувь тэр хүүхд сурж байгаа. Тэгээ би одоо нэг сурахт үнэхээр гутж जै нэрээ. Юунд би аваад богдханд би юу хийчих вэ гэдэг чи би яг тэгээ бодож сууж байгаа. Юу хийчих вэ? Би юу хийчих вэ? Өнөөдөр би ажлаа үүргээ гүйцэтгэж явж байгаад ослод орчихсон. Би өнөөдөр цалин сайтай байсан бол би хүүхдийнхээ ирээдүйд гадагшаа жилдээ нэг удаа нөхөртөөгөө аялчих юмсан гэ хөрөнгөлт байгуул хийгээд дахиад эрүүл мэндийн эрсдэлийг мөнгө хадгалах байсан. Өнөөдөр таягтаа зогсохгүй. Тэгэд би өнөөдөр яаж юм? Таягтаагаа би ажлыг хийх болчиход байна. Төр засаг бид нар ингэж төлөвлөлт нь ажиллаж байгаа. Зүрхэн зогсохгүй бол хоёр мөрчдөр мөрхөөч ажил хийх тийм нөхцөл бидрийг оруулсан. Би өнөөдөр сая 500 мянган төгрөгөөр амбулаторийн нэмж хийчихэд татвараа төлөхөөр сая 200 мянган төгрөг авч байгаа. Мөнгөөр амьдрч чадах уу? Зээлээ төлөөд, оюутнаа төлөөд яаж амьдрах юм бэ? Төрд гарсан хулгайч нар та нар 44 их найд дээр Монгол орны газрын хөвлийн баялагийг хулгайлаад хумслаад гадагшаа гаргаад өөрийнхөө үр хүүхдийг Монгол улсын засгийн газраас хэрэгжиж байгаа бүхэл боломжийг өөрсдийнхөө хүүхдүүдэд эдүүлчихэд бусад ард түмний хүүхдүүд толгой сайтай мундаг хүүхдүүд байж юунд ч явж чаддгүй. Бид нар Монголд өнөөдөр яах юм? Чадна над чиг ингээ хөл гаргүй. Зүрх амн өчнөө өвчтэй зөндөө олон эмчнэр эмнэлгийн ажилчдад ажиллаж байгаа. Тэр мөнгөөрөө үр хүүхдгээ сайн сайхны төлөө зарцуулж байгаа бидний татрыг та нар зөв зарцуулаач. Ядаж өөрснийхөө 126 заваа юмнуудынхаа идэж уух тансаглах зориулж мөнгөний авч чадж байгаа юм бол эмнэлгийн ажилтнаас нэг ширхэг хүн өнөөдөр ажил томдох ямар ч эрх байхгүй. Яагаад тэгэхээр бид нар бүрэн хүч чадлаараа л ажиллаж яаж төрд байгаа хүмүүсд чинь энэ ард түмэн чинь чанартай тусламж үзүүлнэ бидтэй. Бат төвшин хоёр хүний ажлыг нэг хүний цалингаар хийчихэд яаж чанартай тусламж үзүүлэх юм бэ? Монгол улсын засгийн газраа эрүүл мэндийн яамны сайдаа үеийн сайднарт би зориулж хэлмээр байна. Өнөөдөр цагаан халаадаар баярлсан. Та нар биднийг тангарагт уйдсан боол гэж бодож гинүү? Үгүй л ахгүй юу? Тангараг зур тухайн үедээ өргөдөг болохоос биш тангарагаас өөр амьдрал бас байдгийн шүү. Бид нар цааш ажил хайхад бүрэн бэлэн байна. За дараад нь засгийн газарт одоо гараад микрофон олдсон боломж дээр хэдэн шаардлага хөргүүлмээр байна гэж бодож байна. Эмч эрүүл мэндийн салбарынхан тэр чигтээ дуугүй л ажиллаад өгөхөр юм. Сая энд нэгтлэн хэлжсэн тий. Энээс нь царайг нь хараад тэрэндээ л баярлж амьдарч байгаа байхгүй юу? Тэгвэл одоо та нар тэр 3 жилдээ нэг удаа бидний тэтгэлийг наашлуул. Яхаараа анх шатанда 3 болчоод хоёр дахь шаталтаа 5 болчтой юм бэ? Та нар тэр хулгаас нь 44 их найдыг оруулж ирж бидний мөнгийг нэм. Бидний тэтгэлгийг өг. Хоёрдугаар шаардлага нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа энэ эмч ажилчдын цай нэг хүүхдийг нь үнэгүй сурах та нар. Бид нар өөрийн гэсэн хуримтлал байхгүй учраас жилд нэг удаа Монгол улсынхаа дотоодд арчаан зөвлөд үнэгүй юммаар байна. Эрүүл мэндийн салбарын эмч ажилчид эрүүл байж ард түмэнд чанартай тусламж үзүүлэхээс биш над чиг хазар доглон амтны хэнд ямар тусламж үзүүлэх юм бэ? Дараад нь орон нутгийнхаа нэмэгд гэж 10% цалин өгж байгаа. Та нар тэр статистикийн мэдээлэл өгчөөд дундаж цалин 2 сая 500 мянга болсон. Яаж тоо бодож гаргахаараа тэр статистикийн газар тэгж гаргаад байна. Статистикийн газрын дарга. Тийм ч байхгүй шүү. Та нарын өөрийн чинь цусалдаг тэр бузармаагийн чинь мөнгө нийт тоондоо чинь орчихоо тэгж гараад байгаамаа.
Тэрнээс биш төрийн үйлчлэгээний албан хаагч нар тийм мөнгө авдаггүй маа. 2 сая 500 авдаг бол би одоо ингээд зогсож ямаргүй байна. Гэртээ хөвчмөр байна би эмчилгээгээ хийлгээд. Дараагийн нэг асуудал нэм асуудал байгаа манайхаа. Энэ төр засгийн энэ заван бузар та нар 126 өөрснөөсөө эхлээд өөрсдийнхээ тэр тансаг юмаа болж өөрсдөө бууцгаа та нар. Бидний төлөө ажиллаа хий. Хийхгүй бол дараачгаа хийдэг хүнээ гаргаад ир. Цаашид энэ 50 жагсаал магадгүй өнөөдөр зөндөө олон хүний эмчилгээ тасалдсан байгаа. Өнөөдөр ийм байгуулж маргааш ямар байхыг бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас та бүхнийг одоо 50 жагсаал дээр ингэж ярьж байгаа боловч 50 бус байгаад ирвэл юу ч болох магадaltaй. Бид нар олуулаа шүү гэж хэлмээр байна.